COVID-19 зардлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулахад төсөл үзүүлж байна. Үрхийн амжиргаа зойр хэрхэн барих вэ? Манай орны нөхцөлд дараах зойрууд ашиглагдаж байна. Үүнд гэр зойр, нүхэн зойр, байшин буюу гэрийн зойр, талбайн зойр, механикцсан зойр гэсэн олон төрлийн зойрууд ашиглагдаж байна. Зойрыг барьж байгуулахад дараах хүчин зүйлүүдийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Үүнд зойр барьж байгуулах газрын байршлыг зөв тогтоох, борлуулалтын сүлжээ хошоонд нэгдсэн зохион байгуулалтанд орсон байх, гадаргын усны уурсаас үгж давтдаггүй байх, зойрны хаалганд салхи шуурганаас нэмэр байх, цасанд дарагдахгүй байх, гүний усны түвшин доор байх гэх мэт хүчин зүйлүүдийг авч үзэх хэрэгтэй. Хашаанда та дараах зойрыг хийж барьж байгуулах боломжтой. Зойрыг хөрсний ус 10 м-ээс доош бүнд байрласан цас борооны ус давтахгүй нэмэр ханаж суугаж барих, дулаан агааржуулалтын хоолойгоо гаргаж угсан шороогоороо овоолох гэж болно. Таазыг ус нэвтэрдэг хулдаас гялгарууд дээрэн хүчлэлтийн хавтангаар бүрэх, агааржуулалтын ямнаг дулаанд нээж хүйтэнд хааж битүүлж байхаар төлөвлөж болно. Мөн та зойрын байгууламжийг барьж байгуулахдаа дараах 5 зүйлсийг заавалчгүй мөрдөрэй. Үүнд зойр байгуулах газрын байршлыг зөв тогтоох, зойр агуулгын эзлэхүүн хэмжээг зөв тооцоолох, зойрны доторх зохион байгуулалтыг зөв хийх, ногоо хадгалахдаа анхаарах, ариутгал халдвар дөрвөлжүүлэлтийг хийх зэрэг 5 зүйлийг зайлшгүй мөрдөрэй. Зойрны ариутгал халдвар дөрвөлжүүлэлтийг хэрхэн хийх вэ? Зойронд хадгалж байгаа ногоо дууссаны дараагаар хатааж удах, эсвэл шүрших гэсэн 2 төрлийн цэвэрлэгээ хийж болдог. Утаж ариутгахдаа 1 м3 бутамд 30-аас 35 г хөхөр орохоор тооцож нүүрсний цавд хөхрийг шатааж утна. Шүршиж ариутгахдаа 40-аас 45 г хлорын шохог 1 л усанд найруулад шүршигчээр зойрны дотор ханд шал таазыг бүрэн шүршинэ. Зойрыг үрхийн бизнестэй ашиглахдаа зойр байгуулах газрын байршил, дотоод агуулмжийн эзлэхүүн, агааржуулалтын систем, дотор зохион байгуулалт, мөн бүтээгдэхүүний зөв хадгалж технологи хором зэргийг анхаарч үзээрэй. Та өөрийн зойронд хадгалсан бүтээгдэхүүнээ дараах байдлаар зах зээлд хялбар борлуулах бүрэн боломж байна. Үүнд Монголын төмөл хүнсний ногооны хамгийн том нэгдсэн зар, газар тариалан хөдөө аж ахуйн зар мэдээлэл, жаргалт төмөс зэрэг Facebook пэйж, үнэгүй цагийн минь вебсайт 1919 авлах гэх мэт мэдээллийн хэрэгслийг ашиглаж зараа байршуулах боломжтой. COVID-19 цар тахлын үед үрхийн аж ахуйгаа эрхлэхдээ та юуг анхаарч ажиллах вэ? Үүнд ажилд гарахын өмнө ажилчдын халууныг тогтмол шалгах, 1-2 м зай барих, маск тогтмол зүүж сольж байх, гараа тогтмол савандаж угаах, хурал уулзалтыг захимжуулаарай. Дасан зогцож өөрчлөлт хийцгээе.